асуусан асуултанд хариулах хүн байхгүй гэдг нь түрүүний 7 хоногт энэ хурал болсон. Баярбаатар гишүүний саналаар, гормын саналаар энэ хурал 7 хоног хойшилсан шүү дээ. Тэр үед гантөмөр сайд байхгүй байх, сайд нар бас байх хэрэгтэй гэд хойшилсан. Одоо бүр дорцсон юм шиг санагдаж байна. Гишүүд нь ч цөөрчиж, сайд нар нь ч цөөрчиж гэдэг шиг. За хоёрдугаарт нь хамгийн гол асуулт бол юу вэ гэхээр төдийгөөс үдий түрүү 7 хоногт ч гэсэн гаавыг гишүүнээс ахуулаад асуусан. Өнөөдөр ч гэсэн асуултууд үргэлжилж байна. Бид нар нэг юм жүжиг тоглоод байгаа юм шиг нэг нэгнээс асуусан болж нөгөөдг нь хариулаад байгаа юм шиг буюу юу яаж асууж хариулаад байгаагаа үнэхэрийн одоо координац уялдаа холбоо байхгүй юм байна. За түрүүний хурлын асуултын дараа тамгын газраас бас засгийн газрын хэрэглэх газрынхаа яаж үнэлгээгийг хийсэн бэ гэдгээ тайлангаа явуулсан. За 8 гол чиглэл байна гэж байгаа. Тэрэн дээр нэг гол асуудал бол хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах гэдэг 3 дугаар гол чиглэл. Тэр 0 буюу 0% бэ штэ. Өөрөөр хэлэх юм бол хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, төгжрлийг одоо сааруулах гэсэн энэ зорилтууд чинь тэг хувьтай байна гэдэг дүгнсэн байна. Энийг бол жишээлбэл би үнэн гэж харж байна. Бусад одоо субъектүүд тэрхэн үнэлсийг бол гүйцэж харсангүй. Яагаад гэвэл координац буу гэдэг дээр бид нар түрүүний хурлаар санал нэгтцсэн. Тэгэхээр энэ яг үнэлгээний тайлантай холбогдуулаад бүр мянган асуулт асууж олж байна. Би зүгээр дохио өхүүднээс ганцхан Монгол улс хөгжихийн тулд хүнээ дээдлэе, хүн төвтэй байя, хүндээ анхааря, цементэ багасгая, инээтрээгээ 80 ярьсан, зөндөө ярьсан. Гэтэл үр дүн тэг байна гэдгийг анхаарах цаг нь болчихжээ. Буюу хоёрдугаар дараагийн логик асуулт яах гэж үнэлээд байгаа юм бэ? Ер нь энэ үнэлгээ юуны төлөө хийж байгаа? Зорилго байх ёстой шүү дээ. Зорилгогүй нэг юм хийх ёстой хийцэн байна. Хийснээ танилцуулах ёстой гэж танилцуулж байгаа юм байна. Гишүүд нэг юм асуумар болно хариулах ёстой гэж ингээд сууж байгаа нь нэг бодлын маш их хайран бөгөөд жүжиглэлтийн шинжтэй санагдаад байна. За бас нэг ноцтой мэдээ зүгээр хэлье. Яагаад би жүжиг гэдэг, яагаад бид нар өөрсдөө хуураад байна? Засагч тэр, их хурлч тэр одоо юу гэдгийг бусад оролцоотой субъектууд яагаад вэ гэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөн дээр 22 оноос хойш орсон ажил арга хэмжээгээд байна штэ тоонууд. Тэрийг харахаар жишээлбэл 22 онд 20.1%-тай. За 23 онд 66% гүйцэтгэлтэй. Тэгэхээр 24 онд 38, тэгээд 25 онд энэ юу гэнэ үү? Дараагийн онд нь 29%-тай гэдэг энэ яг нөө улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй улсын төсвийн бодлого нийцтэй ах ёстой гэдэг нөө хуулиараа заалтчин бүр яагаад ч хэрэгжихгүй байгаа гэдгийг чинь та нарын өөрсдийн гаргасан чинь тооч батлаад байна. Тэгэхээр одоо бүгдээрээ яах вэ? Яаж ийм хоёрын хооронд биш. За хинээс суусаа. За хэн хариулах? Хэн одоо 2 сая. За одоо 2 сая. Жүжиглээд гээд гоо яах вэ? Одоо тэгээ хэдүүлээ бүх юм бол бас сайхан байна гэж юус үзэхгүй байгаа. Тэгээд өнөөдрийг хүртэл явж ирсэн, төлөвлөж ирсэн, тайлгнаж ирсэн, үнэлж ирсэн систем нь энэ. Тэгээ одоо энийг хэдүүлээ өөрчлөё гэд засгийн газар дээр яриад сангийн сайд, эдийн засгийн хөгжлийн сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга тэгээ миний би энэ 4 хүнтэй гээд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа маа. Тэгээд түрүүний хариултыг давтаад хэлэхэд ингээд олон улсын үнэлгээний цог системийг оруулж аргачлал тэр үнэлгээний одоо аргачлалаа шалгуур үзүүлэлтэд боловсронгуй болгоё гэдэг дээр ажиллаж байгаа. Тэгээ цаг хугацааны хувьд яг тодорхой одоогийн байдлаар үр дүн гарч чадваа гэдэг дээр бол хүлээмжшэрж байна. Очирсад. За ер нь их хурлаас хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хууль гээд энэ Бямцог сайд ахлаад энэ хууль батлагдчихсан. За энэ хууль батлагдсанараа энэ тогтолцооны хувьд бас хэцүү болсон. Юу гэхээр энэ 5 жилийн үндсэн чиглэл. За ингээд засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүнд суурилсан хөгжлийн төлөвлөгөө. За үүнийг эдийн засгийн хөгжлийн яам өөрөө хариуцдаг. Тэгээд цаашаад хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг эргээд үнэлдэг. Ийм зөв тогтолцоо руу орсноороо өнөөдөр төрийн байгуулалт эдийн засгийн байнгын хорон дээр бид хамтдаа энэ Монгол улсыг 2021-оос 25 онд хөгжүүлэх үндсэн чиглэл жилийн төлөвлөгөөний дагуу энэ нийцлийн аудитын тайлан сонсоод ингээд асуугаад сууж.
Тэгэхээр энэ бол өөрөө зөв тогтолцооны бол маш зөв алхам бол байсан. Ингээд засгийн газрын бүтцүүрэлтгүйний хуулийн дээр бол тухайн үед энэ дотоодын хяналт шалгалтыг хяналт хэрэгжүүлэх энэ хуулиар зохицуулна гэд шинэ эрх зүйн орчин бүрдсэн. Тэгээ түүнийхээ дагуу бол бид ажиллаж байгаа. Тэгээ одоо бол яг ийм бас шинэ гараанаас ирэх нөхцөл байдал мөн үү гэвэл мөн. Бид одоо энэ хаврын чуулганаар нийтийн албаны хуулийг өргөн барина. За тэгээд цаашлаад бол энэ засгийн газрын бүтцүүрэлтгүйн дээр ч гэсэн эргэж харахгүй бол энэ тогтолцоо системийн хувьд ийм үл ойлголцлууд бий болцсон гэвэл болцсон. Тийм учраас бид нар нийтийн албаны хуулиар энийг бүхэлд нь шийдээд энэ засгийн газрын бүтцүүрэлтгүйний хуулийн дээр эргэж харахгүй бол болохооргүй байна. Жишээ нь хувийн байгууллагууд бол бүгдээрээ одоо KPI хэрэгжүүлдэг. Одоо перформанс тэ индикаторуудаа тавьж агаад түүнд нь үнэлдэг. Түүнийг үнэлэхдээ одоо жишээ нь манай энэ төрийнхэн жишээ нэг өөрсдөө үнэлээд дээр нь хяналт хэрэгжүүлэх газар нь үнэлнэ гэдэг бол яг бас энэ бол зөв тогтолцоо мөн үү мөн шүү дээ. Жишээ нь хувийн байгууллагуудад бүгдээрээ л 360 градусаар ингээд үнэлээл өөрийгөө үнэлдэг, дээд албан тушаалтаа үнэлдэг, доод албан тушаалтаа үнэлдэг. Ингээд дунд чинь ямар вэ гэдэг дээр одоо дүгнэлт гаргад. Яг үүнтэй адилхан төрийн захиргааны төв байгууллагууд ч бай, төрийн захиргааны байгууллагууд ч бай үнэлдэг, үнэлгээний аргачлалыг нь засгийн газар тавьж өгдөг. Жилийн төлөвлөгөөг биелүүлж байгаа дээр нь индикаторуудыг нь тавьж өгдөг. Индикаторууд нь хэмжигдэхүйц байдаг. Тэгэхээр хэмжигдэхгүй том зорилтууд тавиад түүнд хүрнэ гэдэг бол бэрхшээлтэй байхгүй. Тийм учраас хэмжигдэхүйц зорилт тавьсныг бид бас буруудах гээд байхгүй юм билээ. Яагаад тэгэхээр өнөөдөр энд засгийн газрын 4 жилийн үүж ажиллагааны хөтөлбөр чинь 4 жилийн дараа дүгнэгдэх болохоос биш жилийн дотор тэр сургуулийн барилга чинь баригдаад цэцэрлэг баригдаад одоо энд өөрчлөлт чинь шууд орно гэж байхгүй шүү дээ. Энэ бол жилийн төлөвлөгөө. Жилийн төлөвлөгөө чинь өөрөө зорилттой төвшөндөө хүрсэн байхыг л үнэлж байгаа учраас үнэхээр тэзүү боловсруулна гэж зорилт байгаа бол түүн биелсэн бол 100% гэж үнэлэхээс өөр энд арга зам байхгүй шүү дээ. Тэрнээс биш бид нар шууд утгаар энэ 4 жилийн дараа хэрэгжих зорилтыг өнөөдөр шууд тэгж томьёол болохгүй юм байл. Тийм учраас бид нар бол энэ хаврынхаа чуулганаа нийтийн албаны хуулиа бол өргөн барья. За энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хууль бол маш одоо зөв хууль. Тийм ч учраас энэ эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан. Тэгээ жилээр ажиллаа тайлагнаад явъя. Цаашлаад бид нар ер нь бол энэ анхан шатандаач тэр дунд шатандаач тэр үнэлээд тэр нь өөрөө шудраг байхгүй бол зөвхөн дээдл нь үнэлдэг байх юм бол эн чинь бас шудраг биш шүү дээ. Тэгэхээр аль төвшөндөө үнэлээд дунджаа тооцдог, зорилттой төвшин бодтой ийм л байх нь бол зөв юм байна л гэж ингэж үзэж байгаа. Тэгээ одоо бид нар ч гэсэн одоо үнэлгээ тэр GovMN дээр энэ бүх үнэлгээнүүд нэгдээл ингээл яам өөрийгөө юу гэж үнэлсэн, хяналт хэрэгжүүлэх газар юу гэж дүгнсэн гэл ингээл энд би ингээл хараал байж нь л. Тэгэхээр ер нь бол ажил бол ингээл урагшилж байгаа. Анх удаа бид нар хөгжлийн бодлого хөтөлбөрөө үнэлж байгаагаа л бид тодруулаад ганцхан юм асуучих. Аргачлал дээр чанарын судалгаа хийдгийм болов уу? Жишээлбэл Fox Group-ийн ярилцлагууд хийдгийм болов уу гэд ганцхан юм асуучих. Би ингээд хүнлэнгөөс харахад түрүүний хурал энэ хурлаас харахад алдаа дутагдал юун дээр байна вэ гэхээр координац уялдаа холбоо алга үнэлгээ хийж байгаа байгууллагууд хоорондын мэрэгчлэнүүд хоорондын хоёрдугаартын чанарын асуудал байна. Мэдээж энийг одоо сая ярилцчихлаа шүү дээ. Номын чимэг гишүүн ухраагүй гэхэд нөгөөд нь ухарсан нөгөө дүнгээ ч гэсэн сайн танилцаагүй. За тий цаг хугацааны бас хомсдмол шинж байгаа юм болов. За дөрөвдүгürt нь яагаад бид нар энэ хүрх үр дүндээ хүрч чадахгүй байна вэ гэхээр анханасаа энэ хүмүүс чинь ч гэсэн хэлээд нь штэ. Төлөвлөлтөө бодтой төлөвлөж чадахгүй тооцож чадахгүй байна. Хүрхээргүй үр дүн тавьчихар чи хэрхэн үр дүн хүрхийн. Бараг зарим хүмүүс нь бол яаж хэрхэн хүрх вэ гэдгээ анализ хийж судалгаа нөхцөл байдлаа томьёолжиж бодит дэвшил хүрх үр дүн тавихгүй бол худлаа. Гэтэл тэрийгэ тавьсан зорилгооч мэдгүй байгаад нь штэ. Тэгэхээр би бол За нэг номер. За нэг номер. За мөнхсөйл гишүүний асуусан асуулт нэмэлт мэдээлэл өгье. Сая Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө төсвийн төсөл хооронд уялдаа холбоо муутай байгаа гэсэн энэ асуудлыг хүндсэн. Өмнөх жилүүд бол ийм асуудал байсан. 22 оны төлөвлөгөөний хувьд бол дөнгөж 36% нийцэлтэй, 23 оны үед 47, 24 оны үед 71% нийцэлтэй, 25 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон улсын төсөв 92% нийцэлтэй болж энэ хөгжлийн бодлого төлөлтийн тогтолцоог төлөвлөлт талд сайжруулах хичээж ажиллаж байгаа.